Бидний үеийн хүүхдүүд мансуурлах байс газнаасаа замнаасаад нэг нэгийг хохирох явдал их болжээ. Та үүнтэй эвлэрсээр байгаа юм биш үү? Бид яагаад өөрийн үн цэнтэй цаг хугацаа эрүүл мэндэд хохирох ёстой юм бэ? Бид яагаад эдгээр зүйлийг хэрэглэх ёстой гэж хүл харагдах гэж өөрийгөө тайвшруулах зорилготой. Айсвал нэг чам санал болсон болохоор энэ өндөө жинхэнэ хүлээж спортоор хичээллэж, сайн дурын үйл ажиллагаа хийж өөрийгөө хөгжүүл байна шүү дээ. Сонголт таних. Вейпийг 50-наас гарах зорилготой томчууд зорилгон бүтээсэн байдаг. Гэтэ яг үндэ үүнийг хэрэглээд 50-наас гарсан хүнийтэй 10% хүрдэггүй. Тэгээ бодохоор энэ бол маркетингийн сурталчилгаа гэсэн хандлага төрж байгаа биз. Одоогоор вейпийн янжуур тамхиг бодвол бас хөрөнгөлөө үзүүлдэг гэсэн баттай нотолгоо байдаггүй боловч аль аль нь хол хавдар үүсэх байд загуулдаг болох нь нотлогдсон. Та үүнийг мэдсээрэж одоо хүртэл хэрэглээ байх юм гэж үү? Вейпчдэр янжуур тамхигчдэр аль аль нь өсвөр үеийнхний гангараа биш. Ер нь арилтаа мэт дурлахандаа бид хэлтэй гэж үү? Мэдээж хэлэхгүй. Учир нь эдгээр нь бидний анхаарал төвлөрүүлэх суралцах мөн төлөвшөлт болон ой тогтоолт гэх мэт чадруудыг өдөрдөг танхиг манд гэртээдэг. Үүний арганы гой санаа илхүү. Зүгээр л осоо. Амархан байгаа биз? Чи ганцаарч байна уу? Шаналж байна уу? Найз нөхдөсөө ялгармаар байна уу? Энэ бүхний гаргалгааг хор цушлах гэж бодож байна уу? Үгүй. Бид бол өсвөр үеийнхэн хүүхдээр ахтаа л хамгийн сайхан нэгнээ урайлан дэмж хамтдаа хөгжсгөө. Судалгаанд хамрагдсан нийт өсвөр үеийнхний 30 орчим хувь нь арх, согтууруулах хундаа, тамхи зэрэг ямар нэг хорц сурчлыг хэрэгжилж үтсэн байдаг бөгөөд тэдний 15 орчим хувь нь хууль тогтоомжийн талаарх ямар ч ойлголтгүй байгаа нь тэднийг улам их эрсдэлд оруулж байна. Бид үр хүүхэд дүүнертэй ямар үлгэр жишээ үзүүлж байгаа вэ? Тэднийгээ том болох үед ямар соёлыг үлдээж, юугаар бахархан ярих вэ? Үр хүүхэд ирээдүгөө хайрлцгаая. Хорц суршил өсвөр үеийн гангараа биш.